бүгдээрээ сайн байцгаана уу? Та бүхэндээ залуу харагдаг хүмүүсийн нийтлэг шин чанарын талаарх мэдээллийг хуваалцъя. Залуу харагдаг хүмүүс нь гадна болон дотор талаасаа нийтлэг шин чанарыг агуулсан байдаг. Эмэгтэйчүүдийн дунд явуулсан судалгаанд 20-с дээш насны хүмүүс хамрагдсан бөгөөд судалгаагаар бодит наснаасаа залуу харагдаг хүмүүсийн нийтлэг шин чанарыг тодорхойлжээ. Үүнд нэгдүгээрт нь чиглэг, гэрэлтсэн, цэвэрхэн арьстай эмэгтэйчүүд бусдаасаа залуу харагддаг. Хөшрөх тусам арьс хуурай шиг хандлагатай байдаг ч залуу харагдаг хүмүүсийн арьс нь чиглэг, чанга, гэрэлтсэн байдаг онцлогтой. Чигшүүлсэн гэрэлтсэн арьстай эмэгтэйчүүд ямар ч насандаа залуу харагддаг. Чигшүүлсэн арьс нь бат бөөх чанараа амархан хадгалж, улмаар эрүүний шугам тодорч залуу харагдуулдаг. Залуу харагдаж байгаа хүмүүс үсэлэнтэй арьстай болохын тулд арьсаа чийгшүүлэхийг юунаас ч илүү чухалчилдаг. Арьсны чийг дутагдах нь өршлөө үүсэх, бат бөх чанараа алдах, толб үүсэх зэрэг янз бүрийн арьсны асуудлыг үүсгэдэг. Тиймээс чийгшүүлэх тонигт хэрэглэж боломжтой бол өдөр бүр нүүрний маск хэрэглэхийг зөвлөж байна. Энэ нь гэрэлтсэн үсэлэнтэй арьсны үндэс өөрийг бүрдүүлдэг арьс арчилгааны чухал хэсэг юм. Үсэлэнтэй арьс таныг илүү залуу харагдуулна. Хоёрдугаарт нь эрүүл биетэй байх явдал. Залуу харагдаг хүмүүсийн хоёр дахь шин чанар бол эрүүл биеийг галбиртай байх явдал юм. Эрүүл бие галбир гэдэг нь хит илүүдэлжингүй эсвэл хит багжинтэй биш биеийг хэлнэ. Биеийн жингийн индекс буюу тархалтыг тодорхойлоход ашигладаг тооны хувьд энэ нь хэвийн хэмжээндээ 18.5-аас 25-ын хооронд гэж үздэг. Нурууц их зөв биеийн байрлалтай эмэгтэйчүүд залуу загварлаг төрхийг бий болгодог. Алхах эсвэл суух үеийн байрлалд нь ихээхэн өөрчлөлтийг авчирна. Залуу харагдахын нууц нь амьдралын хэм маягийн зуршилд оршдог. Өдөр тутмын амьдралдаа дасгал хөдөлгөөн, чанартай унтах, стрессээ удирдах сурах зэрэг жижиг өөрчлөлтүүдийг оруулах нь чухал юм. Өдөр тутмын хэв маягтай биеийн байдлыг сайжруулах, сонголтын дасгалуудыг оруулснаар биеийн зөв байрлалаа хадгалахад чухал үүрэгтэй. Эрүүл амьдралын хэм маяг нь үсэлэнтэй арьсанд хүргэдэг. Гуравдугаарт нь царайны илэрхийлэл ба инээмсэглэл нь таныг залуу харагдуулна. Залуу харагдаг эмэгтэйчүүд байнга инээмсэглэл тодруулдаг. Тэдний нүүрний хувирал, баяр баясгалан, ад жаргал, гайхшрал зэрэг сэтгэл хөдлөл, хариу үйлдэл үзүүлэхийн тулд хүүхэд шиг хурдан өөрчлөгддөг. Гялалзсан нүдэн залуу харагддаг хүмүүсийн бас нэг нийтлэг шин чанар юм. Олон хүмүүс инээмсэглэхдээ амны буланг баг зэрэг дээшээ өргөгддөг бөгөөд байнга инээмсэглэх нь нүүрний булчин чангаж, үршлийн хамрын нуглаасыг багасгахад нөлөөтэй. Наснаасаа залуу гэж тооцогддог хүмүүс үргэлж эергээр амьдардаг, үсэлэнтэй, гэрэлтсэн, инээмсэглэлтэй хүмүүс юм. Дөрөвдүгээрт нь гялалзсан уян хатан үстэй байх. Гялалзсан ус бол жинхэнэ наснаасаа залуу харагддаг хүмүүсийн онцлог шинж юм. Бага насандаа өгтгөн гялалзсан байсан үс нь нас ахих тусам шингэрч, хуурайшиж өнгөө алддаг. Тиймээс үс арчилгаандаа анхаарч үсний тус хэрэглэх, хуухандаа массаж хийж үсээ тэжээх нь чухал юм. Хүний сэтгэлийн 80% нь үсний засалтаас хамаардаг гэж хэлдэг бөгөөд гялалзсан, намирсан үс нь залуу эрүүл төрхийг өгдөг. Мөн цагаан бурал үс бахта эрүүл үстэй эмэгтэйчүүд бодит наснаасаа залуу харагддаг. Тавдугаарт нь гадаа төрөх арчилгаандаа анхаардаг эмэгтэйчүүд бусдаасаа залуу харагддаг. Насандаа тохирсон хувцаслах нь чухал боловч өөрийн дуртай загварлаг хувцас өмсөх нь бас чухал байдаг. Түүнээс гадна бусдаас залуу харагддаг хүмүүс шүд хүмсний арчилгаа зэрэгт анхаарлаа хандуулдаг бөгөөд цэвэрхэн төрхийг хадгалах нь сайхан харагдуулна. 6-дугаарт нь ийдэг сэтгэлгээтэй хүмүүс залуу харагддаг. Аливаа зүйлд эергээр хандснаар та өдөр тутмын амьдралдаа ч гэсэн сэтгэл ханамжтаас таашаалыг авч чадна. Эерэг сэтгэлгээтэй байнга инээдэг дур булам хүмүүс бодит наснаасаа залуу харагддаг. Түүнчлэн сонирт зан шин зүйлийг туршиж үзэхэд бэлэн байх нь залуу ааврагийн нууц юм. Өөрийгөө үргэлж сорьдог сониуц хүмүүс илүү сэргэлэн цовоо бөгөөд залуу харагдах магадaltaй байдаг.
Дотоод гоо үзэсгэлэн таны нас ахих тусам гадаад төрхөнд нь тусдаг зүйл юм. 7-дугаарт нь хөгжилтөө нийцэж хүмүүс бусдаасаа залуу харагддаг. Тэд хүмүүстэй илдэг харьцаж шин зүйлийг хүлээн авах нь байнга бэлэн байдаг. Ганцаараа өнгөрүүлэх цагаа ашиглах нь чухал боловч ганцаардлын мэдрэмжийг төрүүлдэг амьдралын хэм маягаас аль болох зайлсхийхийг хичээгээрэй. Дотоод залуу байдалд нь тэдний гадаад төрх байдал тусгагддаг бөгөөд гэрэл гэгээтэй цоглог нийцэж хүмүүс үргэлж үзэсгэлэнтэй байдаг. Ихэнх эмэгтэйчүүд хөгшөрсөн харагдахаасаа илүү залуу харагдахыг илүүд үздэг. Анхааран сонсон та бүхэндээ баярлалаа.